За манайха. Манай нэг хөргөн дүүнэрний газар юм хийж байгаа гээд тавгах та ирээд нэг бичлэг сашлаг гэдэг хотлаа. Мань өөрөө хийж байгаа. Би нэг юм хийж ий. Тэгээд тэрийгээ бас танаас гоё танилцуулмаар санагдаад яг миний энэ ард нэг хаалган нэг гоё юм болж байгаа. Талын хамт орцгоё. Ташин дээрээ 220 кат. За. Би одоо энэ төсөлдөө нэг том ажил хариуцсан нь галтгой хариуцсан. За тэгээд энэ миний хариуцсан ажил. Яагаад би галтгой хариуцсан гэхээр би чинь одоо 10-аас 13 онд Англид нөгөө мастер хийж байхад галтгоонд аяг тав уугч байсан, DJ хийсэн, төмс ажиллагч байсан. Тэгэхээр би нөгөө үедээс хамгийн галтгооны туршлага өндөртэй хүн гэж сонгож байгаа байхгүй. За тэгээд одоо ямар ч бидэд бол бэлтагаа наагаад дууссан засвар хийгээд. Гэхдээ маш сонирхолтой нэг юм ийм. Ингээ энэ хан дали юм шиг байгаа. Тэгээд та нар одоо ингээ энэ харуул энд ингээд ийм хан нь ийм доголтой. Ингэж ингээ янз бүр болсон. Тэгэхээр хэмжээгээ маш сайн аваад тэгээд ер нь бол яг пабны соёлд Монгол хоолыг ингээд хүргэх ийм концепттэй байгаа учраас яг Монгол хоолыг хийж хамгийн сайн болон энэ галтгоонд хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийг би одоо энд олж ирж зураг нөхөр гаргаж ингэж суйлуулах гэж байгаа. Тэгэхээр ямар ч байсан гоё бэлтаа юмнуудаа наагаад цэнцэдлэхэн цэвэрлжээд тэгээ гоё тоног төхөөрөмж байгаа шаардсан. Энэ галтгоог ямар болох нь дуустал нь хамт байгаарай. За дууссан. За тэгээд цэвэрлэгээ хийчихэд мэлчээд галтгоогоо цэвэрлжээд нөгөө мэдээдгүй хэдэн хүн зөндөгөө давах чагаад чиглэл гэж яг автомат тоног төхөөрөмж аваад зүйлүүд бүр өөрсдөө үйл хөдлөдөг. Одоо тэр газар Facebook-оор хараад онлоод Facebook-оор уулзах гэж. Самано. Самано та. Танахыг болоод чиглэлгээ дээр нэг чиглэл тавах гээд ирлээ. Гэхдээ ер нь бол юу хийх гээд байгаагаа л мэдчихээн. Тэрнээс юу авах, яах их талаар бол ямар ч юу алга. За ямар ол хийхээсээ хамаарат тоног төхөөрөмжүүдээс сонгоно гэсэн. Тэгэхээр хоолны чиглэлээрээ тоогоочтойгоо хамааруулаад за мэдээж зай тал баанд хамаараа зарим багтахгүй байж болно шүү дээ, тий. Зарим газар тийм учраас та голноос давуулт нь төсөө хэмжээгээр захиалгаар илгэж болно. Манайх ч одоо дотооддоо юм 40-ийн 224 тоног төхөөрөмж үйлдвэрлэж байгаа. За. Тоног төхөөрөмж чинь мэдээж удаан ашиглахаар тий дахин сэлбэг нь илрэх юм асуудлууд үүснэ шүү дээ. Тэгэхээр сэлбэг хэрэгслийн өөрсдөнд тарсныг манайх хөдөлтөж байгаа. Сар үйлчлэгээ болохоор манайх доотлохоо өгөөд маргааш нь өгч үйлчлэгээ. Дугуй чиглэлж байна. Одоо уураар чиглэдэг учраас хүмүүс шил хариуцах болсон. За энд болохоор хуушур буюу хайрах. Одоо та төмөс хайрж болно, хуушур ярьж болно шүү дээ, тий. Ганцтай канон түүгээд гүн шарагч. За энэ махны машин бол Туркээс ирдэг гол давуу тал нь хөргөөртэй махыг баг зэрэг хөлтөө байлгана гэсэн үг. За энэ бол ууц чаналхын тоогоо, ууц өвчүү чанахын тоогоо. Энэ ёстой жинхэнэ Монгол өвтгөх юм тий. Тий яг манайхаас өөр ингэ ууц ингэдэг газар байхгүй тий. За энийг бол авш. Энэ хараа хуучны амд. Жигхэм одоо нөгөө DJ хийдэг байхад найз. Одоо би ингээд аяг тавныхаа бохрыг ингэж синкэнд зайлуулад энэ рахнууд дээр өрн. Тэгээд энийг өрөөд энэ машин руугаа хийлээ. Уулгалаа. За тэгээд чиглэл дээр ирээд зүнгээ аваа явж исэн юм байна. Яг том боловсруулах тоног төхөөрөмжүүдээс гадна хөргүүрээс гадна энд шүдний жигчлүүрээс эхлээд одоо хаяг, халбаг, шанаг одоо энэ давс пестний сав гэдэг энд ерөөсөө байхгүй юм алга. За тэгээд одоо хотлооны зөвлөхөөсөө зөвлөрөөгөө авч яагаад би галтгоонд сонгох тоног төхөөрөмжүүдээ сонгоно. Тэгээ тэр жагсаалтын дагуу танах надад зураг гаргаж өгье гэсэн тий. За бид нэр жагсаалтын дагуу зайдал батн тий. За метр 20 орох нь метр 50 орох нь гэдэг зургийг 3D-гээр зураад өгнө гэсэн. Тэгэхээр юм бол та бүхэн маань ярилцж чаад за энийн хасаа энийн нэмээ магадгүй манад байхгүй тоног төхөөрөмж эсвэл тий 50 энэ байх юм бол захиалгаад хэлж болно гэсэн. За чиглэлийн худалдааны зөвлөгтэй ярилцаад юу хийх гээд байгаа, яах гээд байгаа, ямар хоол хиймээр байгаа, юу бодож санаад байгаа яриад бүрэн чиглэл авлаа. Тэгээд одоо нөгөө юу руу явж байна. Офис дээр очиж зураг
зуруулах гэж. Тэр нь юу вэ гэхээр ингээд миний галтхойг одоо саяын байгаа тоног төхөөрөмж эдгээр стандарт хэмжээтэй гэдэг юм. Өндөр нь жишээлбэл 80, өргөнийн тэдтэй гэдэг. Тэгэнгүүт энэ гаргаж өгсөн жагсаалтын дагуу одоо энэ дизайнер залуугаар ингээд өргүүлэх юм байна. Тэгээ ингээд хооронд нь ингэж өргүүлээд тэгээд ингээд хараад за болж ийн гэдэг болохгүй байгаагийн чиглэлийнхээ өөртөө юм хэмжээ дамжаагаар нь урт богино өндөр нам өргөн нарийн болгоор үйлдвэрлэж өгье гинэ. Ингээд галтхооныхоо зургийн дагуу хийх хүчтэй зэрлээ зураг гаргуулах гэж явж байна. Багш дизайнертай уулзаад. Төлдөр. За. Түрүү уцаар асуусан шүү дээ. Маш нэг юм Монгол хоолыг юм пабны маягаар хийх гэдэг байгаа байхгүй. Тэгээд одоо гол нөгөөтгөө ингээд нэг байрлуулж яаж авахгүй нэг төсөөлөл байдаг юу ч байна. Зөв. Та барааныхаа жагсаалтыг бол бэлтгэсэн байгаа тийм авсан байгаа тийм. Оо за. За тэгвэл хоёул эдрийг сайхан план руу ингээд байршуулчих. За таны галтхооны 3D зэрэг бэлэн боллоо. Энд ингээд за энд жигнөр агаад за ардын угаалтуур тэгээд аяг тавгаа гэж байна. Аяг тавгаа гэж байна. Тавиур тийм байгаа. За тэгвэл наадмаар сургууль тавьж аваад үйлдвэрлэл гаргах. За зураг гаргуулж аваад хүчит чонгор зах руу өгсдөг дэнжин мянгараас хардаг зам дээр байдаг чиглэлийн үйлдвэр дээр ирлээ. Өөрсдийнхөө нөгөө манай хананд болохгүй байгаа тийм тусгай өөр хэмжээтэй тавиуруудаа захиалах гэж байна. Тэгээд танахаар нэг зураг гаргуулсан юм. Тэгээд нэг манай нэг хан өөрөө нэг жоохон юутай. Одоо юу гэх юм дефекттэй. Тийм дайны байхгүй. Тэгээд тэрэндээ тааруулаад тавилга юмнуудаа нөгөө хийлгүүлээд тавиур юмнуудаа хийлгэх. Тэгээд бас дээрээс нэг юм таазан дээрээс нэг юм өмждөг. Тавиур хийгээд эднийхээ үзүүрээс нь манай тогооч хариуны тавгаа дүүжлэх юм нэ. Тэгээд энэ таазан дээрээс нөгөө хийж байгаа тавиур байхгүй. Тэгэхээр энэ тавиурыг хоёр ширхий захиалгын одоо энэ дээр байгаагаа. Түрүүн ажлын 5-аас бодоомтой гаргаад гартайхан дараа хөнгөлтөр. За баярлалаа. За тэгвэл би чамаас Viber хүлээж өгнө тий. За одоо дутуу юм гоо сайхан ирсэн. Ер нь яг төсөөлж ирснээр байг. Яг захиаснаар өстой гоё болсон байна. За ингээд галтгой бүрэн тогтчид дууслаа. Хамгийн сүүлийн тогтчлтын одоо энийг үг юм. Гоё чимэглэлээ оруулалт байхгүй маа чиглэлийнхэн 35 жил цагаа манай галтгоонд бэлгэлсэн. Ягаад гэвэл ер нь бол эдний бүрийн хэмжээгээр нь тогтчулж байгаа маш гоё галтгой болж байгаа. 24 м квадрат. Тэгээд хамтдаа цагаа хамт үзгээд. За ингээд манай Comedy Lab-ийн Lab 1 pub-ийн иж бүрэн галтгой чиглэлтэй хамтаж гоё тогтчулсан. Одоо ингээ миний ард халууны боловсруулалтын хэсэг байж байна. Энэ манай өвнүүд бүх төрлийн пицца, жигэнж болгодог хоолууд энд хийгдэж байна. За энэ мэдээж билетгнүүд буцалгаж байна, чанж байна. За ингээд энд бол гүн шарж байна. Шарсан төмөс. Одоо энэ жишээ нь манай бүрж шарсан гүзээ энд гоё шарагдаж гарч байгаа. Бүж шарсан сархинаг гарч байгаа. За энд бол жигнэж болгож байгаа хоолууд байж байна. За тэгээд мэдээж энийг онцолж ярихгүй болохгүй. Тэр нь юу вэ гэхээр манай Lab 1 pub-д гарч байгаа 14 инчийн хуушуур пицца шиг Монгол хуушуур ямар ч тосгүй шарж байгаа учраас аюу гоё эрүүл тэгж тос игээд бэлбганаад авахгүй энэ хуушуур идэхээр байдаг хүнд мэдрэмж байхгүй гоё хуушуур гарч байгаа. Ийшээ ингээд манай галтгооны арын хэсэг лаатны хэсэг байж байна маш гайхалтай. Энийг бас тавиур бүх тавиурууд нь маань чиглэл хийж өгсөн. За хамгийн гол гайхалмаар юм аяг тавг угаагч байна. Энд эрүүл ахуйн үүднээс манайх бүх аяг тавг угаагчаа аяг тавг шилэн идлээ энэ автомат машинаар угааж байгаа. За ингээд ийм сайхан галтгоотой болсон. Одоо ингээд манай пабны онцлог бол гоё хуйхтай хорхог гарч ийн. Төрөний хэлсэн 14 инч хуушуур гарч ийн. Залхуу бууз гарч ийн. Хойцаа, банштай цаа гэдэг дан гоё Монгол хоол гарч ийн. Бүр чарсан гүзээ, бүр чарсан сархинаг, адууны махан, одоо өвчүүний гэдэг ингээд махны цуглуулга, зуушнууд гэдэг пивний даруулга гэдэг маш гоё юмнууд гарч байгаа. За тэгээд одоо бол үйлчлүүлэгчээ авахд нүүр бардам 100% бэлэн болсон. Та бүгдийг урьж байна. Ирж гоё комеди сонсоорой. Гоё Монгол хоолоо амтлаарай. Хотын төвд хаанч байхгүй халуун чулуу атгаарай. Хуухтай ороход гарч байгаа. Хамгийн гол нь энэ бүгдийг миний зүгээр энэ төсөөллийн галтгой бодит болгож өгсөн чиглэл компанийнханд маш баярлалаа.